байна уу? Link Start байна. За өнөөдрийнхөө сэдвэр болохоор хэдүүлээ тэр хүн та хоёр бүтгүү гэдэг ийм крашаж асууж болохоор харьцаж байгаа хүнээс гэсэн асууж болохоор маш тийм нээлттэй сэдвтэй мэрэг байгаа шүү. За тэгээд мэргээрээ болохоор би та хэдтэй энэ харилцаа нь ямар байна? Ер нь energy check-ийг нэг хийгээд өгчнө. Тэгээд яг таны бодож буй хүн таны талаар юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг нь бас харж өгнө. За тэгээд та хоёр бүтгүү гэдэг асуултан дээрээ тулгуурлан та хоёрын алсын ирээдүй ямар байх вэ гэдэг талаар харж өгнө. За нэмэлтээрээ болохоор та хоёр хизээ бүтэх вэ? Тэгээд ойрын 3 сарын төлөв байдал энэ харилцааг бүтээхийн тулд юу хийж болох вэ гэсэн ийм сэдвтэй мэрэг маань өнөөдөр явагдаж байна. За бүлэг сонголтын хувьд бол би дахиад 3 бүлгийг тавьж өгсөн байгаа. Тэгээд одоо яг бүлэг сонголтоо хийхэд нь туслаад яг хэд хэдэн зөвлөгөө өгчий гэж бодлоо. Зарим хүмүүс маань яг ингэж харж байгаа бүр ингэ нэлийн удаан харж байгаа сонгож байх шиг байна. Яг болно. Гэхдээ яг зургнууд руу удаан харах тусам хүн нөгөө нэг өөрийнхөө сонголтондоо эргэлзээд байдаг болохоор аль болох шууд нүдэнд хурдан туссан тийм бүлгийг сонгоод ороод ирээрээ гэж юу нь бол зөвлөдөг байгаа шүү. За сайн байна уу? Нэгдүгээр бүлгийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань сэдв болохоор тэр хүн та хоёр одоо хизээ бүтэх вэ? Ер нь бүтэх болов уу гэсэн тиймэрхүү талын мэрэг байгаа. Тэгээд энэ дээр болохоор одоо ямар ч харилцаатай хүн үзчихэж болно. Харилцаад хэдэн сар болцсон эсвэл ингээд дөнгөж танилцсан, за эсвэл краша асууж байгаа мөн тийм хүмүүс бол байж болно. За эхлээд болохоор би та хэдийнхэн energy check буюу мэдээж одоо зөв группийг сонгосон байна уу үгүй байна уу гэдгийг харах үүднээс ерөөдөө бол хоёр хүний нэрэг тэгээд харилцааны голын нэрэг гэж харсан байгаа. За тэгээд харах юм бол би энийг үзэж байгаа хүн буюу таны тал дээр гаргаж ирсэн. Гэхдээ энэ хоёр хүний маань энерги ингээ хоорондоо солигдох боломжтой учраас хэрвээ та энэ хүн шиг санагдаад нөгөө хүн чинь энэ хүн шиг санагдаад байвал нэг айхтар гайхаад байх зүйл бол байхгүй шүү. За тэнгуүтээ таны тал дээр болохоор sea otter гэдэг animal буюу амьтан гарч ирсэн байна. Happiness. За тэгээд таныг ингээ харах юм бол та ерөөхдөө бол амьдралын ингээ ямар ч үе мөчийг амьдралын ямар ч удаа мэдрэмжийг амар юм жоок шиг аз жаргалтайгаар мэдэрч чаддаг. Жижигхэн зүйлээс ерөөхдөө бол маш их аз жаргалыг мэдэрч чаддаг бөгөөд тийм сурчсан хүн байна. Тэгээд ерөөхдөө бол ийм ирээдүйн төлөө санаа зовох гэхээс илүүтэйгээр та өөрийнхөө амьдралд чинь юу хэрэгтэй байна, юу хэрэггүй байна гэдгийг ингээ ялгаж салгаж сураад тэгээд та ерөөхдөө бол би ингээд аз жаргалтай байхыг сонгож байна. Би ингээ хайр гэдэг зүйлийг сонгож байна гэдэг тийм шийдвэрийг гаргацгаад ер нь бол өөрийнхөө аз жаргалыг болон тав тухыг эрхэмлээд явж байгаа хүн юм шиг санагдлаа. За тэгсэн нөгөө тал дээр маань мэлхий гэдэг амтан гарч ирсэн байна. Prosperity. Энэ хүн бас ингээд өнгөрснөө тавьж явуулаад сурчсан. Тэгээд амьдралаас одоо өөрийнхөө амьдралдаа маш олон боломжуудыг харж чаддаг. Өөртөө гарч ирж байгаа боломжуудыг харж чадхаас гадна тэд нарыг барьж аваад хэрэгжүүлээд одоо амьдралаа илүү юм гоё болгох гээд явж байгаа хүн юм шиг байна. За ер нь бол энэ харилцаанд одоо юу гэх юм энэ хоёр хүн өөрөөсдийнхөө аз жаргалыг мэдрээд сурцсан, өөрөөсдийнхөө тав тухыг аль хэдийнэ ингээд ямар нэгэн зүйлээс хамааралгүйгээр өөрөөсөндөө тийм аз жаргалыг мэдрүүлж чаддаг яг нэг тийм хоёр хүн ороод ирчих гэж би бол харж байна. Тэгээ голын харилцааны энергийг харахаар болохоор та хоёр танилцаад удаагүй ч юм уу магадгүй зүгээр зүсээ мэддэг яг үүндээ тийм хүмүүс байж болохоор байна. Ажиллаараа танилцсан хүмүүс байж болно. За эсвэл хичээл сургууль ямар нэгэн байдлаар тийм албан байдлаар танилцсан хүмүүс байж болно. За эсвэл энэ бичлэгийг үзэж байгаа цөөнхийн хувийн хүмүүст маань одоо аль нэг хүн нь одоо ямар нэгэн байдлаар гэр бүлийн асуудалтай эсвэл өмнө нь ингээ гэр бүлтэй байж агаад салчсан гэдэг ч юм уу эсвэл хүүхэдтэй single dad, single mom яг тийм хүмүүс байж болохоор байна.
За energy check нь ерөөхдөө ингээ болчихж байгаа. За одоо болохоор энэ хүн таны талаар юу гэж бодож байна вэ? Буюу юу гэж мэдэрч байна вэ гэдгийг хоёр талд хоёр өөр гаргаж ирсэн байгаа. За тэгээд эндээс хараад байхтай бол ямар ч хэлсэн энийг үзэж байгаа хүн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай таныг ингээ маш үзэсгэлэнтэй гэдгийг чинь бүр ингээ магадгүй хамгийн түрүүнд олж харсан байх гэж бодож байна. Анх хараад шууд хөөх ямар үзэсгэлэнтэй, ямар царайлаг залуу вэ гэдэг ч юм уу, ямар гоё эмэгтэй вэ гэдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү амар тийм хүчтэй сэтгэгдэл үлдсэн гэх юм уу. За мөн таны дотоод одоо амьдралын ухаан буюу аливаад хандж байгаа хандлага байдалд чинь бас одоо маш ихээр тийм татгцсан харагдаж байна. Хөөх ямар ухаантай эмэгтэй вэ? Ямар мундаг хүн бэ гэд бүр ингээд алмаарад гэх юм уу. Яг нэг тийм мэдрэмж орж ирж байгаа. Бүр яг нэг анхаарал гэл бүр юм уулга алтгаар тий. Ерөнхийдөө бол энэ хүн танд дуртай юу гэвэл дуртай. За бараг крашлдаг гэж хэлэхэд ч бараг буруудахгүй байх гэж бодож байна. Гэхдээ энэ хүн таныг одоо юу гэдэг өөртөө нь одоо ямарваа нэгэн байдлаар ийм харилцаагаа чухалчилж авч үзэж байгаа эсэгт чинь ер нь бол маш их хэрэгэлж байгаа. Энэ хүн танд яг өөрт нь жинхнээс нь хандаад байна уу? Эсвэл ингээ хурамчаар ингээ сэтгэлээр нь тоглох гээд байна уу гэдгийг одоохондоо ийм ялгаж салгах процесс үе шатн дээр явж ийн гэх юм уу? Хэрвээ ингээ хэдэн сар болоод чаталцсан бол бас яг л тэрнийг дүн шинжилгээгээ хийгээд энэ хүн үнэхээр сайн хүн үү? Энэ хүн үнэхээр надад тохирох хүн мөн үү гэсэн яг нэг тиймэрхүү байр суурьтай энэ харилцаандаа бол байгаа. Тэгээд таныг бас яг тиймэрхүү байдлаар харж байгаа. Тэгээд таны талаас бас энэ харилцаандаа одоо тийм ямар нэгэн байдлаар үйлдэл хийхгүй байгаа, магадгүй танд зориг дутаад байгаа, эсвэл та яг энэ харилцаагаа яах хийхээ мэдэхгүй байгаа гэж бодож байгаа. За бүр эсвэл байна штэ. Бүр эсвэл таныг ингээд энэ хүнийг өөрийг нь ингээд тоохгүй. Энэ ер нь ингээд хоёрын дунд ингээд ямарваа нэгэн байдлаар хайр дурлалын холбоо үүсэхгүй гэсэн яг нэг тиймэрхүү байдлаар хараад байна. Уг нь бол энэ хүн танд одоо маш их татагдсан байгаа хэрнээ одоогоор яг энэ харилцаанд яг та итгэлгүй байна гэсэн үг. Танд яг бүрэн дүүрэн итгэлээ хүлээлгэж өгөөгүй байна. Таныг яг ажигласаар хിവэрэ байгаа. Энэ хүн яах нь вэ? Энэ хүн надтай яаж харьцах нь вэ? Энэ хүн харилцаандаа яах нь вэ? Гэд ер нь бол тиймэрхүү байдлаар нэг тийм ажигласан байдлаар харж ийн гэж хэлэхэд болно ерөөхдөө. Тэгээ таныг одоо маш тийм нууцлаг хүн гэж харж байна. Бүр маш нууцлаг. За ер нь бол нэг үгээр яах гэдэг нь мэддэхгүй тий. Яг л нөгөө миний төрөний хэлжсэн энэ хүн надад үнэхээр ингэж гоё хандаад байна уу? Эсвэл энэ хүн цаанаа нэг өөр юм сэдээд байна уу гэсэн байдлаар хараад байна. Тэгэхээр энэ хүн маань өөрөө бас нэг тийм хүн итгэж сураагүй. За эсвэл хүнд итгээд өмнө нь ингээ ямарваа нэгэн байдлаар сэтгэлийн шарах траума авсан байгаа болохоор хэдийн энэ хүний нүдэн та ингээ маш гоё хүн харагдаад байгаа ч гэсэндээ энэ хүн яг одоогор бол танд бүрэн дүүрэн итгэлээ хүлээлгэж өгөөгүй байна гэж би бол харж байна. За бодол нь бол юм байна. За мэдрэмжийг нь аваад үзсэн чинь мэдрэмжийн хувьд ч гэсэндээ энэ хүн танд сэтгэл зүрхээрээ одоо маш их татагдсан байна яалтчгүй. Энэ харилцаанд хоёр талын хайр дурлалын сэтгэл зүрх бие биендээ халамж үзүүлж байгаа байдал тиймэрхүү зүйлс бол ерөнхийдөө бол байна гэж харж байна. Энэ харилцааны одоо бие биендээ гаргаж байгаа сэтгэл, бие биендээ гаргаж байгаа цаг зав тэр бүгд нь ингээд одоогоор бол одоо маш тэнцвэртэй байгаа. Бит хоёр ер нь бол айгүй ингээ гоё байгаа. Цаашдаа ч гэсэн ингээ гоё байх гэсэн итгэл найдварыг бол хүлээлгэж байгаа. Яг ийм сэтгэлийн таталцлын хувь дээр гэх юм уу? Гэхдээ энэ хүн маань ялцчгүй нэг тийм өнгөрсөн харилцаандаа нэг бол амар ингээ хашир болцсон, нэг бол ингээ амар траума авсан байгаа болохоор энэ хүн ерөөсөө энэ харилцаанд хэтэрхий өндөр хүлээлт болон хэтэрхий тийм хий хоосон ирээдүг төсөөлж боддог хүн ерөөсөө биш байна. Энэ хүн яг одоо танд яаж хандж байгаа, энэ харилцаандаа яаж хандж байгаа яг тэр байдал нь ерөөсөө л яг энэ хүн бодит байдлын дагуу хандж байгаа гэсэн үг. Бодит байдал дээр ямар байна? Тэр хүн
тэрийг яг энэ харилцаанд тусгаж өгч байгаа гэж хэлэхэд ерөнхийдөө бол бодит байдал дээр та энэ хүнд муухай харьцаа, та энэ хүнд сэтгэл гаргахгүй байх юм бол энэ хүн яг л тэрээр чинь зөрүүлнэ. Харин сэтгэл гаргаад гоё харьцаа тэгээд явах юм бол бас л яг тэрий чинь зөрүүлнэ. Энэ хүн ерөнхийдөө бол өмнө нь хайр дурлалыг ийм ажил болгож хардаг байсан хүн байж магадгүй. Эсвэл ингээ ажил болгочих гээд үздэг. Өөрт нь ийм хайр дурлал гэдэг одоо маш их юм үүрэг хариуцлагыг хүлээлгэсэн зүйл шиг санагддаг болохоор энэ хүн хайр дурлалын харилцаанд хизээч тийм хайнга хандаж үзээгүй юм шиг байна. За үзсэн байсан ч гэсэндээ тэрнээсээ суралцаад тэгээд одоо ийм маш юм хашир болсон байх боломжтой. За тэгэхээр эндээсээ товч дүгнээд хэлэх юм бол нөгөө чинь таныг боддtiin байна. Нөгөө чинь танд тодорхой хэмжээний хандтай, тодорхой хэмжээний сэтгэлтэй харилцаад удсан бол энэ сэтгэл нь бүр юм томорсон байх боломжтой. За танилцаад удаагүй байгаа бол ямар нэгэн байдлаар танд ийм сэтгэлээрээ татагдж байгаа зүйл бол байна шүү. За гаднах төрхөнч чинь ч гэсэн одоо ингээм маш их татагдсан байна гэж хэлэхэд болно. За тэмүүтээ. За тэгвэл хоёрын алсын ирээдүй ямар байх юм гэд харсан чинь энд Empress бол дахиад гарч ирсэн байна. Тэгэхээр миний бодож байгаагаар бол энэ харилцаа бүтэх бол боломжтой. Энэ харилцаанд маш их тийм таталцал байна. Маш их тийм дурлж байгаа байдал байна. За гаднах төрхт нь ааш занд нь ухаанд нь гээд ерөөсөө тийм дурлахгүй юм бол алга яг ингээ бүхэл юм таалагдаад гол нь энэ харилцааны одоо энэ дурлж байгаа бие биендээ татагчж байгаа байдал нь ерөөсөө тийм хөнгөн биш. Яг л нэг юм одоо айл гэрийн аав ээж эцэг их гэдэг одоо ямар хариуцлагатай хүмүүс байдаг үлээ те. Энэ харилцаа ер нь анханасаа тийм хайнга яваагүй байх гэж бодож байна. Бие биендээ анханасаа маш хүндлэлтэй хандсан бие биендээ анханасаа л ингээл энэ харилцаагаа юм чухалчлаад үдцсэн болохоор цаашдаа ч гэсэн тийм байх болов уу гэж бодож байна. Яг уу гарч байгаа жижиг сажиг асуудлууд бол мэдээж байна л та. Гэхдээ ингээд яг 5 өдрөө нийлүүлээд харахаар энэ харилцаа ерөөхдөө ирээдүйд бол бүтэх боломжтой. Ер нь бол ингээд бүтэх боломжтой гэж гарч ирж байна. Гэхдээ мэдээж хэд хэдэн анхаарах зүйлс бол байна. Гэхдээ хоёр ингэж их таталцж байгаа юм чинь ирээдүйд бол одоо бие биенийхээ амьдралаас гарах, бие биенийхээ бодлоос гарч явах, бие бинийгээ амархан мартах гэдэг асуудал бол бараг гарч ирэхгүй байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ харилцаандаа угаасаа анханасаа маш юм чухал хандж байгаа. Анханасаа бие бинийгээ хүндэлж байна. Анханасаа бие биендээ маш тийм хүчтэй сэтгэл төрүүлсэн байгаа болохоор энэ харилцаа хэрвээ бүтвэл амархан нуурж унах харилцаа ерөөсөө биш ээ. Нэг гимн болохоор заяа. Нэг гимн болохоор энэ харилцаанд орхосоо өмнө хин нэгний юм уу хоёулаа хитрхи яарснаас болоод за эсвэл хитрхи удаашрснаас болоод яг энэ харилцааны тайминг буюу яг тэр нэг болох ёстой зүйл болох цагтаа болно гэдэг тал дээр багц зэргийн зөрчилдөхөд байгаа шинж чанар бол байна. За магадгүй нэг хүн хурдан үерххийг хүсээд зам тэгжидл нөгөө талд би ингэж хамааг илүү улам илүү таньж мэдмээр байна. Тийм болохоор одоогор яг юм тохиромжгүй цаг байна гэх мэтийн зүйлс дээр баг зэргийн юм асуудал гарах боломжтой. Гэхдээ энэ иймэрхүү асуудлууд бол ерөөсөө л яг дундаа ярилцаад ойлголцохоор асуудал болохоор ерөөсөө нэг айхтар тгий санаа зовж байх зүйл бол биш ээ. За гэхдээ бие биендээ хангалттай цаг зав эсвэл хоорондоо ингээд дундаа гаргаж байгаа цаг заваа сайн зохицуулж чадахгүйгээс болоод ч юм уу эсвэл ингээд бие бинийгээ нэг хүн нь ярьж байгаад нөгөө хүн нь сонсох гэсэн тийм журамтай байвал энэ харилцаа илүү бүтэх боломжтой. Яагаад гэхээр энд болохоор hermit-ийг буруу арга гараад ирсэн байна. Энэ маань хайр дурлалд ороод ирэхээр яадаг вэ гэхээр хэдий ингээ үерхэл байгаа ч гэсэндээ ингээ бүрэн өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа юм шиг. Эсвэл ингээ нөгөө хүн чинь өөрийг чинь ингээ бүрэн мэдэрч чадахгүй байгаа юм шиг. За эннээсээ болоод одоо маш их юм ганцаарцсан мэдрэмжийг авдаг. Гэхдээ энийг бас засах бол бүрэн боломжтой.
Тэгээд энэ харилцаа ерөөдөө бол маш тийм утга учиртай харилцаа л байна л да. Ерөөсөө тийм зүгээр дуусчих харилцаа биш. Зүгээр таарлцсан хүмүүс бол ерөөсөө биш. Бие биенээсээ ямарваа нэгэн зүйлс сурах, ямар ч хэлсэн сүнслэг холбооны одоо тийм өндөр холбоостой хүмүүс бас байж болохоор байна. Ерөөдөө бол бие биенийхээ нэг бол амьдралдаа ямарваа нэгэн зүйлийг одоо бие биендээ сурах гад ороод ирсэн тий. За нэг бол мэдээж нөгөө soulmate, twin flame, karmic харилцаа гэд бусад харилцаанууд мөн байх боломжтой юм байна. Тэгээд энэ дээр би нэмэлт мэдээллийг татсан чинь soulmate гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр яг энэ харилцаа буюу энэ хүн чинь таны soulmate байх өндөр боломжтой ерөөхдөө. За тэнгуүтээ энэ you are enough гэдэг үзэр ингээ буруу арга гараад ирсэн. Тэгээ би энэнээс яг юу мэдэрч байна вэ гэхээр энэ харилцаанд байгаа хоёр хүн амьдралдаа маш их зүйлийг ойлгож, ухаарч, давж туулж гарч ирсэн юм шиг бол санагдаж байна. Тэрнээсээ болоод ингээ хин нь за магадгүй хин нэг нь би ингээ сайн хүн л байхгүй бол болохгүй, би сайн хүн л биш бол би амьдрч чадахгүй. Ерөөсөө би ингээ сайн хүн л байхгүй бол хамгийн мундаг нь байхгүй бол хамгийн сайн нь байхгүй бол би ерөөсөө юм хангалттай биш ээ гэсэн тийм инээрэг бол нэлээд дамгаалж байна. Тэгэхээр хин нэгэн нь юм уу хоёулаач бас байж болно. Яг энэн дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор хэрвээ энэ харилцаа бүтээд бие биентэйгээ урт удаан хугацаанд байж чадах юм бол та хоёр энэ сэтгэлийн шархаа, энэ травмагаа эдгээгээд авах бүрэн боломжтой. Бие биендээ маш гоё хайрыг мэдрүүлж чадсанаар ерөөхдөө бие биендээ хаяа ингээд бас муу хүн байж болд юм аа. Хүн болгон байнга сайн байгаад байдаггүй маа гэдэг амар гоё зүйлийг бие биендээ ойлгуулах боломж бол маш өндөр байна. За ерөөдөө ерөнхий бичлэг маань бол ингээд дуусч байна. Хэрвээ та хэд маань нэмэлтийг маань авч сонсохоор бол за би та хоёр хизээ бүтэх вэ гэдгийг хараад өгнө. За тэгээд ойрын 3 сарын төлөв байдлыг мөн харж өгнө. Тэгээд энэ харилцааг бүтээхийн тулд юу хэрэгтэй байна вэ гэдэг одоо маш чухал асуултыг бас оруулж өгсөн байгаа. За би энэн дээр нэмээд энэ харилцаа яг ямар утга учиртай, яг яах ёстой харилцаа байна вэ гэдгийг нь маш товч бөгөөд тодорхой гаргаж ирнэ. За тэгээд энэ хүртэл цаг даваа гаргаад бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай. За сайн байна уу? 2 дугаар бүлгийнхэн маань давтай морил энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа сэдвээр болохоор тэр хүн та хоёр бүтэх үү гэсэн сэдвтэй байгаа. За тэгээд энийг үзэж байгаа хүмүүс маань ерөөхдөө дийлэнхтэй тийм крашаа асуусан эсвэл харьцаж буй хүнээ асуусан хүмүүс орж ирж байгаа байх гэж бол бодож байна. За хамгийн түрүүнд та хоёрынхоо energy check буюу ямар хүмүүс ороод ирсэн байна гэдгийг нь харах зорилготой. Тэгээд энийг таны тал дээр гаргаж ирсэн. Энэ болохоор нөгөө үнэн. Гэхдээ зарим тохиолдолд энэ хоёрынх нь энерги солигдчих боломжтой байдаг. Олон нийтийн уншлага учраас бүр яалтчгүй тэгээд байдаг тохиолдлууд бол байдаг аа. Тэгэхээр хэрвээ тэгжээвэл нэг айхтар гайхаад байх бол шаардлага бол байхгүй шүү. За тэгээд таны талаас эхэлж харсан чинь та ерөөхдөө бол шууд дутгаараа арслангийн ортой хүн байж болно. Ерөөхдөө нэлээд гал энергитэй хүн, нэлээд зоригтой хүн байна. Тэгээд өнгөрснөө айл хэдийн тавиад явуулчихсан юм шинэ хайр дурлалыг хайгаа явж байгаа эсвэл юм шинэ амьдралынхаа бүлгийг нэхгээ явж байгаа хүмүүс бас байж болно. Ерөөхдөө бол өөрийнхөө амьдралдаа тодорхой хэмжээний амжилтыг бол бий болгочихсон. За тэгээд ерөөхдөө амжилтынхаа хойноос илүү их зүйлийг бүтээх гээд явж байгаа яг тийм хүмүүс болов уу гэж би бол бодож байна. За тэгээ нөгөөний тал дээр гисэн чинь хэрэм буюу squirrel гэдэг амтан гарч ирсэн байна. Тэгээд нөгөө хүн чинь болохоор ерөөхдөө маш ийм ажилсаг, ерөөсөө зүгээр сууж чаддаггүй. Нэг аливаа зүйлийг хийхээрээ заавал дуусгатал нь хийж иж санаа амардаг, чанартай хийж иж санаа амардаг. Яг нэг тийм төрлийн хүн байгаад байна л да. Гэхдээ хэдий энэ хүн маш хичээнгүү ажлыг үнэхээр сайн хийдэг ч гэсэндээ энэ хүн ерөөсөө хөгжилтгөө мартдаггүй. Мөн энэ хүн ирээдүгээ маш сайн төлөвлөж чаддаг, алсын хараатай
хүлээцтэй, ухаантай бас яг тийм хүн бас байж болно. За тэгээд энэ харилцааны голын энерги гээд харсан чинь Queen of Pentacles буюу маш гоё үзэр гарч ирсэн байна. Одоогоор миний харж байгаагаар харилцаа нь бол маш тогтвортой байгаа болов уу гэж бодож байна. Би бинтээ бас үнэнч байж чаддаг байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд энэ хүн таны талаар юу гэж бодож байна вэ гэдэг талаас нь эхлэе. Тэгээд энэ хүний талаас болохоор ялцчгүй л таныг одоо маш амжилттай явж байгаа хүн гэж харж байна. Өөрийнхөө амьдралд өөрийнхөө амжилтыг аль хэдийн босгоод бүтээч гэсэн өөрийнхөө амьдралд яг юу хийх ёстойгоо, амьдралын зорилгоо, хоббигоо яг тиймэрхүү юмнуудаа хангалттай сайн олж ойлгоод бүр ингээд тэрүүгээр ингээд амьдралаа бүтээгээ явж байгаа маш тийм амжилттай амьдрал нь дандаа ийм дээшээ өксөж яваа. Яг тийм хүн гэж таныг бол бодож байна. За тэгээд таныг бас энэ харилцаандаа одоо үнэнч байж байгаа болов уу? Энэ харилцаанаас одоо гадуур харилцааг харахгүй байгаа болов уу гэж нөгөөний талаас нь бас одоо маш их тийм итгэл найдварыг хүлээлгэж ийн гэх юм уу? Ерөнхийдөө нэг бодлын танд одоо маш их итгэж байна гэсэн үг. Яг энэ харилцаанд л ингээд таны анхаарал чинь төвлөрсөн байгаа. Өөр хүн болон өөр харилцааг ерөөсө харахгүй байгаа. Одоогоор одоо юу гэдэм бит хоёр ингээ аль бие ёсоор болоогүй ч гэсэндээ дундаа нэг тийм харилцаа холбоо болж чухал байгаа гэж нөгөөний талаас чинь бол харж байгаа юм байна. За гэхдээ таныг одоо баг зэргийн нууцлаг эсвэл баг зэргийн дотгошоо хүн гэж харж иж болно. Яагаад тэгэхээр та яг бусад хүмүүсийн нүдэн дээр за танихгүй хүмүүсийн нүдэн дээр ч юм маш юм гялтганаж явдаг. Ерөөсөө ингээ бараг ингээ амьдралын зовлон туулж үзээгүй юм шиг тий амьдралын зовлон туулдаггүй юм шиг дандаа ийм эерэг явж идэг дандаа ийм их амжилтыг гаргаад явж идэг болохоор та бас хэрвээ энэ хүнд ямар нэгэн байдлаар би өнөөдөр ингэж тийгээд за наад захын л би өнөөдөр дутуу найртай хоноод амар хэцүү байна гэсэн яг тиймэрхүү энгийн хэцүү зүйлсийг ч гэсэн энэ хүнд хуваалцдаггүй бол энэ хүн чи яг бүр яг таныг тэгж бодож чинь. За энэ хүн ер нь жоохон дотгошоо хүн байна да. Өөрийнхөө зовлонгоо яг ингээд өөрөө өөртөө л хадгалт юм байна да. Энэ хүн ер нь сэтгэлээ уудалтын болов уу гэсэн нэг тийм жоохон алмайрсан ч гэхүү, гайхсан ч гэхүү яг нэг тиймэрхүү шинж чанар, зан чанарыг ч олоод ажигласан байж болно. За тэгээд одоо болохоор мэдрэмжийг харсан чинь би болохоор та хоёрын харилцааг баг зэргийн удцсан харилцаа юм болов уу гэж бодож чинь магадгүй 1-2 сар ба түүнээс юм дээшээ болцсон дээшээ одоо нэлээд баг зэргийн урт удаан хугацаанд харилцсан хүмүүс юм болов уу гэж харж байна. Энэ бүлгийг сонгож орж ирсэн хүмүүс бол дөнгөж сая танилцсан хүний бол асуугаагүй байх. Ягаад тэгэхээр баг зэргийн удцсан харилцаанд мэдэрдэг тийм мэдрэмжүүд бас гарч ирж байна л та. За 3-ын сэлмнээс эхлэх юм бол нөгөө хүн чинь танд гомдсон байж болно. Гэхдээ та бас тэр талаар мэдэхгүй явж исэн байж болно. Таны хэлсэн санаандгүй хэлсэн үг, санаандгүй хийсэн үйлдэл чинь нөгөө нэг чинь гомдоодсон байж болохоор байна. Гомдоодсон байж болохоор магадлал өндөр байна. Гэхдээ яг тийм тэнгуүтээ энэ хүний сүүлийн үед харилцаа нэг л юм сонин жоохон юм нэг те жоохон хуурай байгаа бол энэ хүн танд гомдцсноо ерөөсөө хэлэхгүй байж болно. Тэгсээр нэг ингээ үйлдэлээрээ үзүүлээд байгаа бол ерөнхийдөө бол энэ хүний сэтгэл зүрхэн баг зэргийн шархалсан эсвэл баг зэргийн юм амар өндөр хүлээлт тавьсан байсан ч юм уу. Тэнгүүтээ тэрнээсээ болоод баг зэргийн сэтгэлээр унтсан яг нэг тиймэрхүү байдалтай байж болно. Гэхдээ энэ хүн танд одоо мэдрэмжийн хувьд гэх юм уу мэдрэмжийн хувьд маш өндөр мэдрэмж мэдэрдэг маш их сэтгэлтэй хайртай болцсон байж болохоор байна. Ерөнхийдөө бол тэгээд энэ харилцаагаа одоо маш ийм амжилттай явах харилцаа болов уу гэсэн одоо тийм их итгэл найдварыг бол ерөнхийдөө тавьж өгч байна. За тиймч болохоор яг энэ хүн хичнээн танд ингээ гомдсон байсан ч гэсэндээ яг нэг үгээр бол энэ харилцааг ингээ шууд авч үлдэх гэж хичээнэ гэсэн үг. Тийм сэтгэл гаргана гэсэн үг. За тэгээд одоо болохоор
Энэ харилцааны алсын ирээдүй ер нь ямар хөө байх вэ? Та хоёр бүтэх болов уу гэж асуулаа. За тэгсэн ерөөхдөө бол бүтэх боломжтой гэхдээ маш хэцүү байх болно. Уучлаарай. Маш хэцүү байх болно. Ялангуяа сэтгэл санааны хувьд маш хэцүү байх болно. Тэнгүүдээ тэр нь одоо яагаад вэ гэхээр хоёр бие биенээ хангалттай сайн ярилцаж чадахгүй байна. Ерөнхийдөө харилцаа гэдэг зүйл дээр тулаад ирэхээр бие биентэйгээ ойлголцох, бие биентэйгээ ярилцах гэдэг зүйл маань буцаад нөгөө нэг маш чухал болоод ирдэг болохоор яг тэр тал дээр та хоёр маань нэлээд ажиллаж өгөхгүй бол хин нэг юм баг зэргийн юм дотгош байгаа хүмүүс ч юм уу эсвэл за ялангуяа таны талаас бол одоо өөрт нь ингээ хэцүү юм тохиолдчиход байхад тэрэндээ ингээ ганцаараа шаналаа суугаад байдаг. Уг нь бол ингээд хин нэгэнд хилээд ярилцчихвал хамаагүй дээрдэх байтал нөгөөхөө ингээд дотроо хадгалаад за тэрнээс болж энэ маань буцаа нөгөө нэг харилцааны нөгөө уур амьсгал гэдэг зүйл маань нөлөөлөд ирж чинь шүү. Ерөнхийдөө бол ингэж бие биентэйгээ ойлгомжтой харьцаж чадахгүй бол энэ харилцаа нь токсик харилцаа болж хувирах магадлал маш өндөртэй. Бие биендээ ингэж хамаагүй ааш зан гаргачаад байдаг. Хэдий ингээд өөрөө өөртөнд чинь хэцүү байгаа ч гэсэндээ яг ингээд үнэхээр л нөгөө хүндээ гомдоогүй бол нөгөө хүнээсээ тэр стрессээ аваагүй бол ажил хичээлээсээ гаднаас авсан уур стресс гомдлоо заавал ингэж бие биендээ гаргах шаардлага байхгүй шүү гэдгийг бол сануулж байна. За тэгээд энэ харилцаа маань бас ийм дотн харилцааны хувьд ч гэхүү бие биендээ баг зэргийн обсесд болох боломжтой. Бие биендээ ерөөдөө бол маш ихээр татагдж байгаа харагдчихээн. Гэтэ энэ харилцаа нь яг та тийм хоосон харилцаа бас биш байна л да. Бие биендээ сэтгэл байна уу байна, гаргаж байгаа цаг зав байна уу байна. Зүгээр яг л нэг дутаад байгаа юм нөгөө бие биентэйгээ ярилцах, бодол мэдрэмжээ хуваалцах гэдэг дээр л баг зэргийн алдах гад байна. Тэрнээс та хоёр бие биендээ ирээдүйд сэтгэлтэй байна уу гэвэл байж чадна. Ерөөдөө бол маш гоё байна. Тэгээд бие биендээ эд хөрөнгө, мөнгө санхүү, цаг хугацаа гэдэг тийм материаллык зүйлсээрээ бас бие биендээ одоо маш их дэмжлэг өгөх болов уу гэж миний зүгээс бол бодож байна. Гэхдээ энэ нь одоо ямарваа нэгэн тийм ашиг хонжоо харж байгаа байдлаар ерөөсөө биш, зүгээр л юм бие биендээ сэтгэлээсээ зүгээр өөр өстөндөө байгаа зүйлсээрээ тусалж байгаагийн нэг тиймэрхүү л яг тийм шинж чанар шүү. Энийг бол заавал юм муугаар бодоод байх шаардлага бол байхгүй. За тэгээд би энэ дээр яг мэдээлэл нэмж асуусан чинь тавьж явуулах гэдэг өдөр маань буруу арга гараад ирсэн. Тэр маань энтэй холбогдож байгаа юм болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө энэ харилцаа бүтвэл та хоёр бие бинийгээ тийм ч амархан тавьж явуулахгүй, тийм ч амархан салаад байхаар харилцаа бий болохгүй болов уу гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө энэ харилцаанд нь тэнцвэр шаардлагатай шүү. Эрүүл харилцаа хүсэж ивэл биеэрээ ч тэр, сэтгэлээрээ ч тэр одоо хамтрагчтай одоо маш тийм энэ тэнцүү нөхцөл байдлыг үүсгэж өгөөрэй. Нөгөө хүн чинь сэтгэл гаргаж байвал буцаагаал сэтгэл гарга. За жижигхэн бэлэг авч өгч ивэл яг тэрийг ч гэсэн ингээд сэтгэлээрээ хариулахад ерөөсөө ямар ч тийм алдаад байх зүйл байхгүй шүү. Энэ чинь харин энэ харилцааны одоо яг тэр гол тэнцвэрийг олж өгч байгаа байдал болохоор энэ тал дээр ямарваа нэгэн байдлаар бардам зан ч юм уу яг одоо юу гэдэг энэ надад тусаллаа, энэ хүн надад тусалсангүй, нөгөө хүн маань яагаад сэтгэл гаргахгүй байгаа юм бэ гэсэн яг нэг тиймэрхүү тэнцвэргүй байдлаас зайлсхийгээрээ ерөөсөө тэгээл болоо. Тэгээд бас энэ яг дахиад сануулах зүгээр л энэ бие биентэйгээ ойлголцож байгаа байдал, ярилцж байгаа байдал дээр нээлттэй болчих. Тэгээл яг энэ асуудал бол бүрэн дүрэн шийдэгдэх боломжтой. Энэ бол нэг айхтар тэгэж одоо юу гэдэг хувь заяаг нь цаанаас нь хаацсан ч юм уу ерөөсөө тийм асуудал бол биш шүү. За тэгээд ерөнхий уншлага маань ерөөхдөө энэ хүрээд дуусаж байна. Та хэд маань нэмэлтийг авах бол та хоёр хизээ бүтэх вэ? Дээр нэмээд ойрын 3 сарын төлөв байдлыг нь харж өгөө. За тэгээд энэ харилцааг бүтээхэд бол юу хийх шаардлагатай вэ гэдэг талаар нь хараад өгнө. За тэгээд цаг заваа гаргаж үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.
За сайн байна уу? 3 дахь бүлгийг сонгосон хүмүүс маань тавтай морил. За эхлээд та хэдийнхээ energy check буюу яг ямар хүмүүс орж ирсэн байна вэ гэдгийг харах зорилготой. За энд маань болохоор ийм 2 хүн гаргаж ирсэн байгаа. Энэ бол таны асууж буй хүн. Гэхдээ зарим тохиолдолд энэ хоёрын энерги ингээд солигдчих боломжтой учраас хэрвээ тийм байвал битгий гайхаарай. Тийм зүйл байдаг шүү. За эхлээд таны талаас харахад бол та ерөөхдөө энэ пингвин гэдэг амьтныг одоо төлөөлж яг гарч ирсэн байна. Ерөөхдөө та бол амьдралдаа маш их аз жаргалтай байдаг. Яагаад гэхээр та яг өөрийнхоороо байж чаддаг болохоор ерөөхдөө бол өөр хүмүүсийн бодолд амархан автаад байдаггүй. Өөрөө яг юунаас аз жаргал мэдэрдэг вэ гэдгээ мэддэг. Тэгээд та яг өөрийнхоороо байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг. Тэгээд ерөөхдөө таны ийм нэг босод хүмүүс дандаа инээд бэлгэлж явдаг их тийм марзан юм ярьдаг хүн бол тэр чинь гэсэн одоо ийм ертөнцөөс бүр ингээд цаанаасаа өгөгдсөн их тийм гоё энерги гоё аарцсан шүү гэдгийг бол яг хэлж өгч байна. За тийм нөгөөний талаас нь харсан чинь ийм далайн яст мэлхий гэдэг үзэр бол гарч ирлээ. Тэгээд нөгөө хүн чинь болохоор аль хэдийн юм нэг амьдралынхаа утга учираа ойлгоо тэгээд яг ямар замаар явах ёстойгоо ойлгоод бүр яг тэгээд явж байгаа хүн юм болов уу гэж харлаа. Ерөнхийдөө амжилтын хойноос нэлээд хөөж байгаа хүн. Тэгээд өөртөө ч гэсэн яг одоогоор тийм баталгаатай бөгөөд маш тийм аз жаргалтай амьдралыг бий болгох гээд явж байгаа хүн юм болов уу гэж харлаа. За тэгээ харилцааны голын энерги нь харсан жоо хоёрын зоос гарч ирсэн. Ерөнхийдөө одоогоор бол маш тэнцвэртэй байгаа. Ямарваа нэгэн зүйл дутагдаагүй бөгөөд илүү дээггүй яг нэг тийм гоё тэнцвэртэй харилцаа шиг явж байгаа юм байна. За одоо болохоор энэ хүний талаас таныг юу гэж бодож байна вэ гэдэг талаар эхлээд авч үзье. За тэгээд харсан чинь энэ хүнийг хараад байхны таныг айгүй тийм дээшээ хардаг юм шиг ер нь бол боддсон байна. За дээшээ харна гэдэг нь одоо энэ хүн танаас ингээд улам сайжрах хүсэл эрмэлзэл авдаг. Хөөх ийм гоё хүн байдсан бах та гэж бодтол бүр та яг ерөөхдөө бол тэгж санагддаг. Та энэ хүний хувьд бол маш мундаг хүн. Амьдралын ухаан маш ихтэй. Юмны наадах цаадахыг ойлгодог учраас тэрэн дээрээ нэмээд бас ийм тэсвэр төвчээртэй альва зүйлийг хүлээж иж зарим зүйлс бүтдэг гэдгийг хангалттай сайн ойлгодог хүн. Ер нь бол өөрийг нь ч гэсэн одоо маш гоё ойлгож чадхаар хүн гэж таныг ерөөхдөө бол дүгнэж байна. Яг одоогоор бол та үдсэж байгаа хүн яг газрын ордны нэрхтээ хүн байх магадлал ерөөхдөө бол маш өндөр байна. Үхэр, охин, матар 3 гэсэн яг тийм ордуудтай хүн байж болно. Та яг өөрөө яг сонсож байгаа хүн бол тийм бол бас энэ яг таны групп мөн байх бас өндөр магадaltaй. За тэгээ нөгөөний талаас өөр таныг юу гэж бодож байна вэ гэхээр зүгээр л ингээд таныг зүгээр л яг нэг үгээр илэрхийл гэвэл энэ хүн танд яг ингээд чи бол амар мундаг шүү л гэж хэлэх юм байна. Ерөнхийдөө бол яагаад тэгэхээр яг миний түрүүний хэлсэнчлэн та юмны наадах цаадахыг ойлгоод сурчсан учраас яг альва зүйлийг яаж хийхийг мэддэг. Ямарваа нэг ажил гарч ирлээ гэхэд яаж зохицуулахыг мэддэг. Ямарваа нэгэн асуудал гарлаа гэхэд яаж эвтэйхэн шийдэл гаргаад өөртөө тийм үр ашигтайгаар үр дүнгэнд гарч ирэх вэ гэдгийг мэддэг. Тэгээд маш бие даасан хүн гэж таныг хардаг. Та магадгүй энэ хүнд өнгөрсөн амьдралынхаа талаар ярьсан бол тэндээс ч бас тэгж дүнсэн байх боломжтой. Окей, энэ хүн бол ингээд аль хэдийнэ бие дагаа сурсан хүн юм байна. Өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө амжилтуудыг босгоод өөрийнхөө аз жаргал болон эд хөрөнгө баталгаатай амьдралыг босгоод явж байгаа хүн юм байна гэж ерөөхдөө бол харж ийн л да. Гэхдээ таныг одоо юу гэх юм
таныг нэг тийм сэтгэл хөдлөлөө байнга гадагшаа гаргаад байдаггүй хүн гэж харж байгаа болов уу гэж ерөнхийдөө бол бодож байна. Таны талаас ч гэсэндээ өөрийнхөө жаргалтай бөгөөд зовлонтой байгааг бусад хүмүүстэй бас нэг айхтар хуваалцаад байдаггүй байх гэж би бол бодож байна. Хэрвээ тийм бол нөгөө хүн чинь бас яг тэрийг чинь олоод харчжээ. За бүр эсвэл өөр нэг хэсэг бүлэг хүмүүст маань болохоор нөгөө хүн чинь таныг ийм хойноо гэр бүлийн асуудалтай ямар нэгэн байдлаар яг өөрийнхөө гэр бүл буюу аав ээж ах トゥ хамаатан садантайгаа асуудалтай гэж харж байгаа. За нэг бол таныг бас ингээд хэрвээ та бас ингээд энэ хүнтэй танилцахаас өмнө өөр олон хүнтэй үерхжсэн, за магадгүй гэр бүл зохиож исэн хэрвээ тиймэрхүү зүйл байгаа бол бас яг тэр талаар чинь нөгөө хүн чинь бас юм боддог баг зэрэг юм дүгнэлт хийж байгаа гэх юм уу. Ерөнхийдөө бол таныг альваад яаж ханддсан байна. Тэгээд таныг өнгөрсөн амьдралаа эсвэл яг одоо байгаа сэтгэл дотроо нуугдсан байгаа одоо тэр сэтгэлийн шарах ч юм уу шаналл ч юм уу тэрийгээ бас яг өөрт нь яг юм ил гаргах нь уу гэдэг тал дээр бас одоо илүү их тийм харж иж болохоор. За тэнгуүтээ мэдрэмжийг харсан чинь энэ хүн танд нэрнгээсээ л сэтгэлээсээ маш их татагддаг хүн байж болохоор байна. Танд аль хэдийн хайртай болцсон хүн байж болно. Тэнгуүтээ магадгүй харилцаагаа албан ёсны болгоогүй ч юм уу. Яг тиймэрхүү байгаа болохоор энэ хүн бас нэг бодлын нэг юм айгаад байгаа юм шиг байна. Бид хоёрын харилцаа албан ёсны биш юм чинь ер нь яг цаашдаа яах билээ? Бид хоёр яг ингээд цаашдаа бие биендээ үнэнч байж чадах болов уу? Энэ харилцаа урт удаан хугацаанд үргэлжлэх боломжтой болов уу гэх мэтийн зүйлс дээр одоо санаа зовж байгаа тийм байр суурь бол харагдаж байна. Хэдий ингээд сэтгэлтэй байгаа ч гэсэндээ энэ хүн бас яг бодит байдлыг боддоор нь харж чадчихээн. Ерөнхийдөө бол тэгээд миний бас түрүүний хийсэнчлэн энэ хүнтэй маш их таатагддаг. Яг гаднах төрөгчөнч тэр дотоод зан чанар яг тэр ноён нуруу хатан ухаан гэдэг зүйлс чинь бол ерөнхийдөө ингээ гадна доторгоо маш их татагдсан байна. Энэ хүнд бол та бол бүр үнэхээр их таалагддаг гэж хэлэхэд болно. За бодол мэдрэмжийн юм байна. Тэгээд би энэ дээр яг алсын ирээдүйн яг ямар байх вэ гэдээ харсан чинь одоо энэ маань гол асуудал шүү дээ. Тэр хүн та хоёр бүтэх үү гэд. За та хоёр магадгүй энэ харилцаа албан ёсны болоод бүтгэхээсээ өмнө та хоёр дахиж нэг үйл ойлголтох ч юм уу дахиж нэг маргалдаад тэгээд хэсэг хугацаанд тустай байх боломжтой. Гэхдээ хүн болгон бас заавал тийм гэсэн үг бол биш. Гэхдээ энд байгаа нэг харилцаанд гарч ирэх нийтлэг зүйл болохоор одоо энэ харилцаанд маш их тийм сорилтууд гарч ирнэ. Маш их өөрчлөлтүүдтэй нүүр тулна. За тэр явц дундаа бие биентэйгээ уулзраа олоод бие биентэйгээ эвлэрч чадахгүй бол энэ харилцаа нь яг үнэндээ тэр чигээрээ бие биенээсээ салаад явчих боломжтой. Гэхдээ буцаж нийлэх бас боломжтой. Энэ бол зүгээр л яг юм ертөнцөөс яг та хоёрыг энэ харилцаанд яаж хандах нь үнэхээр энэ харилцаанд үнэнч байж чадах юм уу яах юм гэд нэг тийм сорж байгаа л маягийн үйл явдал болох гээд байна л да. Тэнгүүтээ энэн дээр яг ертөнцөөс та хоёрыг шалгацж гин гэсэн үг. За та хоёр үнэхээр бие биенийхээ хажууд байж чадах юм уу? Хэрвээ тийм бол ингээ миний явуулсан сорилтыг ингээ даваа тулаа гарчхаа. Үнэхээр тэгхийн бол би та хоёрт баг ингээ дахиж саад авчрахгүй гэсэн яг нэг тиймэрхүү нөхцлөөр яваад байгаа юм шиг бас санагдлаа. Тэгээд яг нөгөө асуултандаа хариулъя гэвэл ерөөсөө л яг өөрөөс чинь л хамаарна. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийг талны харилцаагаа бүтээгээд талны харилцаанаас шантраад болчих ч бас магадaltaй. Гэхдээ энэ харилцаанд бүтэх потенциал байгаа юу гэвэл байгаа. Зүгээр л энэ ертөнцөөс явуулж байгаа энэ сорилтын туулж давж гарч чадах юм бол гэсэн нөхцөлтэйгээр
Ер нь бол яг тийм байна. Хэсэг хүмүүс маань энэ өөрчлөлтийг туулж давж гарсны дараа ийм гоё үр дүн хүлээх боломжтой. Энэн дээр унтсан хүмүүс маань яг энэн дээр харж байгаачлан зүгээр л анзазабелио бүтэхгүй байна гэд хаяад явах боломжтой. Би энийг яг түрүү ойлгохгүйсэн чинь яг ийм л учиртай байсан юм байна л да. Тэгээ ингэвэл бүр ойлгомжтой болчих жоох. Сорилтыг давж чадахгүй байх юм бол цамхаг нурж унана. Нурж унаснаар харилцаа урт удаан хугацаанд бүтээд байх боломжгүй болчихно. Тэгсний үр дүндээр энэ харилцааг хайж явахаар шийднэ. За энэ ингээд нэг бүлэг хүмүүс. За нөгөө бүлэг нь болохоор яаж байна вэ гэхээр өөрчлөлт гарч ирнэ, өөрчлөлт явагдана. Тэрнээс маш төсвөр төвчээртэй, бүр маш их төсвөр төвчээртэй байгаад зөв үйлдэлийг хийгээд бие биентэйгээ ойлголцож чадах юм бол эцсийн үр дүнд нь бие биентэйгээ ойлголцож байна л гэсэн үг. Ойлголцоод даваа туулга гараад ирлээ. Хоёлаа энэ харилцаагаа бүтээж болох юм байна гэсэн ийм нэг ярилцлага хийж байгаа маягийн хүзэр гэх юм уу. За ер нь бол юм байна. Энэ бол яг гол асуулт. Тэгээд би энэ дээр бас энэ харилцааны сонирхолтой санагдаад болдоггүй. Тэгээд яг нэмэлт мэдээлэл авсан чинь энэ харилцааг үнэхээр бүтээхийг хүсэж байгаа бол зүгээр л бардам зангаа хаяад бие бинийгээ уучлах хэрэгтэй зүйл дээр нь зүгээр ингээ уучлаад мартаад тавиад явуулаач гэж энэ тэр бахан гомдол сэтгэлийн шарах байгаа бол мөн битгий яраарай гэж ярах шаардлага байхгүй. Зүгээр л яг болох ёстой зүйл болох цагтаа болно гэдэг тайлбар маань энэ дээр гараад ирж байгаа ерөөсөө. За тэгээ дахиад нэмэлт үзэр асуусан чинь энэ харилцааг асуусан хүмүүсээс соолмойдод байх боломж бол маш өндөр. Тэгээ хэрвээ 3 дугаар бүлгийнхэн маань 1 дугаар бүлгийг сонгох гээд бас болоод эргэлзээд ороод ирсэн бол энэ бүлэг маань ерөөдөө 1 дугаар бүлгийнхэнтэй маш төстэй энергитэй байна. Тэгэхээр тэнд бас таны хэрэгтэй мэдээлэл байж магадгүй учраас бас тэр бүлгийг сонсоод үзээрэй гэж бол зөвлөх юм байна. За ерөнхий уншлага маань бол ингээд дуусч байна. Нэмэлтээрээ би та хэдтэй за та хоёр яг хизээ бүтэх вэ? Тэгээд ойрын 3 сарын төлөв байдлыг нь харж өгнө. За тэгээд эцэст нь болохоор энэ харилцааг бүтээхийн тулд яг юу хийх ёстой юм бэ гэдэг мэдээллүүдийг бол харж өгч байгаа шүү. За тэгээд цаг зав гаргаа бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.